Би 1990 оны 5 сарын 22-нд Сугаарай гिचээ гэдэг айлын 2 дахь хүүхд болж мэндэлсэн. Тэгээ ер нь багасаа л их хөдөлгөөнтэй хүүхдээсэн. Морь их унах туртай. Би ер нь 100 ер нь хотод байдаг хүүхдээс. Дандаа хөдөө малдаа гарчдаг. Морь унах их туртай. Морьноос бууна гэж байхгүй. Тэгээ барилдгаас туртай. Хөдөө байхдаа ер нь тэгээд нөгөө жижиг наадмууд дээр очиод хүүхдийн барилдад явж идэг хүүхдээлээ. Тэгээд морь унжралтчаал хүүхдийн барилдад норж барилдчихвал. Тэ сайхан наддаг байсан л та. Хүмүүс намайг аав талаас, өвөө талаас л мэддэг. Манай ээж талаас ер нь сайн мэддэг байх. Гэхдээ манай ээж тал одоо газар дээр л ангаар 3 хөдөлмөрийн мад ирээд. Монгол улсын одоо тэр үед ч одоо Монгол газар дээр л ихээр чи Монгол улсын авраг ажил чинь одоо Монгол улсын авраг гэдэг байсан шүү дээ. Тийм Монгол улсын авраг гэдэг одоогор ч бол хөдөлмөрийн мад нар тийм ээ. 3 хөдөлмөрийн мад нар 3 хөдөлмөрийн мад нар 3 гавьяд байдаг. Газар дээр л ангаар тийм. Тэгээ ер нь бол манай ээж чинь нэг юмд гараад байдгүй ингээд манай аав чинь ер нь ингээд ер нь нуугц хийсэн хүмүүс байдаг гэсэн. Ээж нь ингэж юу гэдэг вэ? Манай ээжийг рэгзэн авгийн нар мандах гэдэг. Тэгээд залуугаас гэр бүлэн тэгэл бүгд газар тарилга явуулсан гэсэн. Манай ээж минь болохоор барилгын дотоод засал тийм мэрэгчлээ хүн. Би яг үнийг хэлээ би сумуу барилдаж боддог гэсэн шүү дээ. Намайг сумуу барилдахгүй гэжсэн. Би сумуу барилдахгүй гэсэн. Би чинь чөлөө төхөөр барилддаг. Тэгээ ирээдүйд үндэсний бүхэр барилдах гэж бодож ирсэн байхгүй. Өөрөө тийм зорилготой. Тэгэд Японд суралцахаар ирээд 2015 онд суралцахаар ирээд би яг нөгөө Японы яг нөгөө спортын сургуульд ирсэн юм л да. Яг чөлөө төхөөрөө. Тэсэн чинь ягаад ч юм сум барилдаж үзэрсэнэ болдгоо. Хэрэв би нэг барилдахгүй бол нэг юм алчих гэдэг юм санагдаад. Угаасаа сумолч нэг орсон бол зодоглог хөдлөө барилдаг. Тэгээд зодоглог юм тагж буцаж орж болдгоо спорт болохоор. За нэг үзээд ал тэгээд давгдэр жахлуу залгаад те. Давгдэр жахлуугаа залгаад би сумо барилдаж болох уу? Сумо барилдмаар ингэ хэлсэн л те. Зад цаг нь болсон шүү дээ. Юу гэсэн? Анх намайг Япон явахад хэлчихсэн байхгүй юу? Сумо барилдахгүй чөлөөт барилдахгүй гэдэг. Чи өөрөө сонгоод гэсэн. Би яг сумо барилдахгүй би чөлөөт барилдана гэдэг. Өөрөө тэгэж хэлчихэд Японд ирэнгүүтээ би сумо барилдмаар байна гэсэн чинь. Би ч анхаас асуу. Зад цагнаас ч гэсэн маргааш нь надлуу нэг мессеж ирсэн байхгүй юу? Хичээл дээр үйдсэн чинь. Сумо барилдаж болно. Багш хичээлц маа хичээгэр гэсэн. Тэгээ барилдад үтсэн. Нусаа алсартаа насандаа. Халуулж байгаа юм чи. Нүдүүлэн, зодуулан, цус гарна, нулимс гарна, ус гарна те. Тарих толгой хөдлөн дандаа мөргөлж байгаа юм чи. За би юу хийж вэ гэж бодчихсон. Миний зорилго нэгэн линийн спортоор явсан чинь энэ спорт өргөлдөр нь гарна гэж тийм зорилго тавьсан. Хүн ийм зорилго тавихаараа энэ дээр очихороо дээш явах болчтой юм. Тэгээд ер нь бол дараагийнхын зорилгыг өөртөө тавьсан байгаа. Би ер нь бол эхлээд өөрийнхөө зорилгыг хүнд хэлдэг. Тийм дээ. Дотроо ингээ хадгалждаг. Тэгээ миний бол анхны зорилго бол угаасаа би энэ спортыг сонгоод энэ спорт оргил дээр нь гарна гэж бодчихсон. Би оргил дээр нь гарна гэж чинь ер нь авраг цалыг авна гэдэг. Ер нь авраг цал авсан. Тэгээд авраг цал авснаа хандсан гэж ярьдаг юм тийм. Тийм болохоор зорилгоо шинжилээд дараагийнхын зорилгыг тавиад одоо тэрний бодлоо хичээж байна. Сая би 10 сард Монголд авраг цалынхаа найрыг хийхдээ яг хармоож авраг дээр ирсэн. Өөрсөн. Тэгээд хармоож авраг ирэхэд надад хэлэхдээ даалт хавраг шүү дээ. Хармоож бямд урж. Хармоож аврага надад хэлэхдээ хүн ер нь зорилго өөрийнхөө мөрөөдлийг ийм тавихгүй болдгоо гэж. Яагаад яасан чинь хүн ийм дээрээс ийшэл ундаг байхгүй юу гэдэг. Ийм дээрээс ийш ундаг, энэчнээс хаашиж унахгүй шүү дээ. Тийм болохоор ер нь гişнээ том зорилго тавьж тэрнээ лөө тэмүүлвэл тэрнээ лөө ингээ жоохон төхнөөл гэсэн тийм утгатай юм хэл надад хэлсэн л дээ.
Тийм болохоор тэгээд ер нь өөрийнхөө зорилгыг маш өндөр дээр тавьж байгаа. Чадах юм болов мэдэхгүй байна. Яагаад олон нийтэд мэдээж Би тэр хүмүүсийн надад бэлгэлсэн тэр нөгөө аврал солонгон нарыг игээд хүмүүсийн надад бэлгэлсэн мөнгө төгрөг тэр бүхнийг жоохон сайн зориулъя гэж бодоод тэгээд тэрийг ингээд заавал ч зарлаад авах шалтгаан байхгүй гэж бодоод угаасаа зарлаад авах угаасаа хэрэгч надад тийм зорилгоч байгааг болохоор яг өөрийн сэтгэлээс нь сайн тэгэж асрамжин газар хөөгдөдөд те хандив үгийгээд тэгээс энийг тэгтээ яаж мэдсэн төвчин дээр байгаа миний нөгөө яг эмоцоор гаргаж байгаа тэр нөгөө одоо эмоц дээр өөр юмсгал шүү дээ те тэг ер нь тэрүүгээр их хүмүүс боддог байсан юм шүү нэг л ууртай нэг л тийм амар те би зөндөө тэгж хэлсэн шүү дээ Тэсэн чинь нэг удаа ширүүн царайтай энэ. Тий, ширүүн царайтай. Энэ юу нь яг юу гэдэг юм бэ? Тэсэн чинь тэмцээнд дуслаа. Дэвчнээс бууж ирлээ. Шал өөрхөн болчихж байгаа. Энийгэл би ч ер нь хийнэд алцсан юм шүү дээ. Өөрөө хэлэх жаашаа тий. Би ер нь бол хийнэдэг. Тэгээ хүмүүст их тотнохыг хүсдэг. Тэгээд ер нь бол нэг хүмүүсээс өөргөө тусаалаад байдаг ингээд хүмүүст ингээд нийлж тий нөгөө яг нөгөө бодолоо байх дуртай. Тэр ганцаараа хамар дургу. Тэгээ ер нь бол эрүүл чирэг баяа гэвэл спорт төрч байна. Угаасаа Японд ч гэсэн одоо би одоо Японд амьдраад одоо 11 жил болж байна. Гэхдээ тэр бүхнийг хараад байхад юу нь Япончууд хүүхдүүдэд маш багаас нь спорт төрчлөөддөг. Яагаад вэ гэхээр тэр хүүхдийн бие балдрыг хөгжүүлнэ тий. Хэцүү спорт те ер нь спорт бүхэн хэцүү амархан спорт гэж байхгүй тэр хүүхд толгонд хатуужил тийм сургамж тийм одоо юу гэх юм хүмүүжил болгож байна тийм болохоор Монголд бол Монгол бүгч Монголын үндэсний спорт үндэсний өв соёл болж байгаа тийм болохоор тэрүүгээр хичээж байгаа хүүхд залуучууд гэсэн тэрүү хичээлээ гэж хүсэж байгаа хүүхд залуучууд гэсэн ер нь багаас хичээлэл зүгээрдэг гэж бодож байна ягаад вэ гэхээр тэр чинь ёс заншил байна тэгээд ахвалсан байна. Тэгээд ер нь бол тэгээд хатуужил хүмүүжил бүгдийг нь олж байгаа л да. Тэгэл ер нь хүмүүс чинь тэгээд хийж яриад байдаг шүү дээ. Энэ бүгчүүд бүдүүлэг тийм гээд ер нь бол хамгийн ёс заншилтай авч явж байгаа одоо хүмүүжилтэй сахилга баттай хүмүүс чинь ер нь бүгчүүд л байгаа шүү дээ. Тэг хүмүүс ягаад бүгчүүд л тийм гэдэг би өөртөө ойлгодгүй.